Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS List шинэ хөглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. Бүгд найрамдах Солонгос улсын Мёнжи их сургуулийн гадаад харилцааны мэрэгжилтэн Ким Сүү Хён, за World Korea Group-ийн ахлах зөвлөх мэгчид маа, за мөн бүгд найрамдах Солонгос улсын Индог их сургуулийн гадаад харилцааны дарга И Ханна нар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бас алс солоос их дээд сургуулиудын бас төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ юуны төрөнд бас үзэгчтэй манай World Korea Group-ийн танилцуулгыг нэг товчхон танилцуулж өгөхгүй. За сайн байцгаана уу. Манай World Korea Group нь дэлхийд 7 улсаас салбартай байгаа. Манай Монгол дахь салбар маань үйл ажиллагаа 23 дахь жилдээ явуулж байгаа. Энэ удаагийн манай World Korea Group-ийн ажиллагаа маань боловсролын хамтаа хамтарч боловсролын экспо зохион байгуулж байгаа. Энэ угаар ерөнхийдөө бол манай нэвтрүүлэгт ерөнхийдөө оролцохоор ирсэн байна. За тэгэхээр бас Солонгосын их дээд сургуулиудынхаа бас товчхон танилцуулгуудыг бас үзэгчтэй хүргэе гэж бодож байна. Манай Мёнжи их сургуулийн. 안녕하세요. 명지대학교 국제교류팀의 김수현 과장이라고 합니다. За сайн байцгаана уу. Мёнжи их сургуулийн гадаад харилцааны дарга 김수현 гэсэн байна. 네, 명지대학교는 1948년에 생긴 종합대학이고요. 4년제 대학입니다. За манай Мёнжи их сургууль нь 1948 онд үүсэн байгуулагдсан. Ерөнхийдөө 4 жилийн улсын хувийн сургууль байгаа. дахиад гацаад 네, 이미 13만의 졸업생을 배출했고 현재 외국인 학생이 2,900명 정도 있습니다. За одоогоор манайх нийт 13 мянган төгсөгчийг ихэдэл төгсгсөн байгаа. одоогоор манад 2900 орчим хүүхдүүд сурч байгаа. 명지대학교는 두 개의 캠퍼스가 있는데요. 하나는 서울 캠퍼스고 하나는 용인 캠퍼스입니다. За манай Мёнжи их сургууль нь 2 캠퍼стай байгаа. Нэг 캠퍼с нь Сөүл, нөгөө 캠퍼с нь 용인 хотод байгаа. 네, 서울 캠퍼스는 주로 인문 계열 전공들이 있고요. 신촌이나 명동처럼 젊은이들이 많이 있는 거리 그리고 관광 중심지에 매우 가까운 곳에 위치하고 있습니다. За манай нөгөө Сөүл дэх Сөүл 캠пус маань болохоор яг нөгөө залуучуудын хотоор ерөнхийдөө алдартай байгаа. За тэгээд Синчун, Мёндун гэсэн хотод ерөнхийдөө байртай. Ил зурчлаар ерөнхийдөө айгүй алдартай хот байгаа. 용인 캠퍼스는 서울에서 1시간 거리에 있고요. 외국인들이 알고 있는 이제 유명한 그 에버랜드라는 놀이동산이 근처에 있고요. 용인 캠퍼스에는 주로 공과대학하고 예체능 대학들 전공들이 있습니다. За манай 용인 캠пус маань болохоор Сөүлээс 1 цагийн ерөнхийдөө зайтай байгаа. Ерөнхийдөө гадаад хүүхдүүдийн сайн мэддэг Эборэнд тоглоомын ерөнхийдөө талбай. За мөн адил энэ 용인 캠пуст нь болохоор инженерийн чиглэл. За тэгээд 예체능 ерөнхийдөө тал руугаа ерөнхийдөө байгаа гэж. 명지대학교는 종합대학으로 모든 전공들이 대부분 다 있고요. 현재 외국인 학생들이 가장 선호해서 많이 있는 학과는 디지털 미디어 학과랑 경영학과, 국제통상학과가 있고요. 석사나 박사 전공에 이제 학부에 있는 모든 전공들이 석박사 과정에 모두 있습니다. За манай нөгөө их сургууль маань үндэсний яг төв их сургууль ерөнхийдөө байгаа. Ерөнхийдөө бүх мэрэгчлүүдээр ерөнхийдөө ажил хийж явуулж байгаа. За гадаад хүүхдүүд ерөнхийдөө хамгийн их сонирхож байгаа мэрэгчлэл нь бол дижитал маркет, за бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр ерөнхийдөө гадаад хүүхд маань их хөвчлэн ерөнхийдөө Мёнжи их сургуулийг зорж орж ирж байгаа. За магистртаа болохоор бакалавртаа байгаа бүх мэрэгчлэл нь магистртаа мөн адил бас бүх мэрэгчлүүд нь орж явж байгаа. 네, 한국어 3급 수준이 되시면 명지대학교에 어떤 전공이라도 지원을 할 수 있고요. 만약에 한국어가 안 되고 영어가 가능하시다고 하면 영어 트랙도 지원이 가능합니다. За Мёнжи их сургууль нь топик 3-та тохиолдолд ерөнхийдөө хэлсэн орох боломжтой. За хэрвээ солонгос хэлгүй бол англи-ийнхаа оноогоор хэлсэн орох боломжтой байгаа. 네, 학부 과정에는 글로벌 스마트 인프라 공학이라는 그 도시 건설 관련된 전공이 있고요. 그리고 석사 박사 과정에는 글로벌 건축학, 글로벌 정치학이 영어 트랙으로 제공되고 있습니다. За
Англи хэлний эсэлтэнд нь болохоор Global Smart гэсэн ерхэд бол анги байгаа. За магистр докторийн ангид нь болохоор олон улсын архитектурын мэргэжил болон олон улсын улс төр гэсэн танхим 2 мэргэжлээр авч байгаа. 영지대학교에서는 외국인을 위한 많은 프로그램들을 제공하고 있고요. 저희 국제교류팀에는 영어, 중국어, 베트남어, 몽골어가 가능한 근로학생도 있고 직원들도 있고 모든 사람들이 스태프들이 외국인 학생들을 도와주고 있습니다. За менжиг сургууль маань болохоор гадаад харилцааны техник маань айгүй сайн хөгжсөн байгаа. За тэрэн дээр манайхаас Америк, за тэгээ Вьетнам, Хятад, Монголын ерөөд бол төлөөлөгчүүд манай монгол хүмүүс маань тэндээ бас ерөөд сургуультай сурч ажиллаж байгаа. Тийм болохоор ерөөд бол гадаад хүмүүстэй их тусалцаа ерөөд бол их үзүүлдэг байгаа. 네, 한국 유학에 관심 있는 많은 학생들이 저희가 이번에 열리는 한국 유학 박람회에 참석해서 많은 정보를 얻어갔으면 좋겠습니다. За манай энэ удаагийн боловсролын экспогоор Монголын хүмүүс маань ерөөхдөө оролцож солонгосын ихтэй сургуулиудын мэдээлэл ерөөхдөө айгүй аваасаа гэж хүсэж байна. 감사합니다. Баярлалаа. За тэгэхээр бас Индог их сургуулийнхаа бас танилцуулгыг бас үзэгчтэй өргүүлээ. 네, 안녕하세요. 저는 인덕대학교 국제교류원장 이한나라고 합니다. 반갑습니다. 네. За сайн байцгаана уу? Би Индог их сургуулийн гадаад харилцааны дарга 이한나 гэсэн юм байна. 네. 네, 저희 대학은 대한민국 서울에 소재한 실무 중심의 전문 대학이고요. 산업 현장에서 요구하는 창의적이고 전문적인 인재 양성을 목표로 하고 있는 대학입니다. За манай сургууль нь болохоор Сөүл хотод байршилтай ерөөхдөө бол практик талтай ерөөхдөө бол ихсэн сургууль байгаа. За манай сургууль нь ерөөхдөө бол практик талтай яасан одоо айгүй олон мундаг том эрдэмтэй хүүхдүүд ерөөхдөө сургуультай авахыг хүсэж байгаа. 네. 1971년에 대학이 설립이 되었고요. 현재 이제 55년의 전통을 갖고 있는 안정적으로 운영이 되고 있는 대학으로 이렇게 말씀드릴 수 있겠습니다. За манай сургууль нь болохоор 1972 онд ерөөхдөө үүсэн байгуулагдсан 55 жилийн урт түүхтэй ерөөхдөө сургууль байгаа. 저희 대학에는 이제 AI 융합학부, 스마트 시티 학부, 크리에이티브 디자인 학부, 서비스 경영학부, K-뷰티 학부까지 다양한 학과로 운영이 되고 있고요. За манай сургууль нь болохоор AI, за Smart, Global, Service гэсэн за тэгээд нэмэлтээр K-뷰티 ерөнхийдөө мэргэжлүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа. 네, 또 최근 저희가 이제 취임하신 구대 박춘난 총장님께서는 AI를 기반으로 한 모든 학과의 교육 과정을 새로 개편을 하시고 학생 중심의 유학생 그리고 재학생이 모두 행복한 대학으로 만들어 가고자 투자를 많이 하고 또 노력을 하고 있습니다. За энэ удаад манайд ерөөхдөө бол орж ирсэн манай захирал Пагжунён гэсэн ерөөхдөө захирал маань AI чиглэлээр ерөөхдөө хүүхдүүдтэйгээ сургахаар ерөөхдөө төлөвлөн ажиллаж байгаа. За AI нь болохоор бүх ерөөхдөө системээ AI руу ерөөхдөө шилжүүлээд хүүхдүүдтэйгээ илүү жоохон AI-тай ойрхон ерөөхдөө явах баталтай байгаа. Тэгээд энэ сүүл орж ирсэн дарга нь болохоор ерөөдөө компанидаа одоо байгаа бүх одоо нөгөө сургуулийнхаа бүх гадаад хүмүүстэд бас санхүүгийн тал дээрээс айгүй тэтгэмж ерөөдөө их өгөхийг хүсэж байгаа. 이제 저희 대학은 요 학과뿐만 아니라 이제 외국인 전담학과가 있는데요. 한국어 관광 서비스학과 그리고 글로벌 경영학과의 한국어 트랙과 영어 트랙이 제공이 되고 있고 그리고 이제 K-뷰티학과 이렇게 크게 4개 트랙의 학과에서 외국인 학생 전담으로 운영을 하고 있습니다. За манай сургууль маань болохоор яг гадаад хүмүүсийн яг төлөвшсөн ерөөхдөө юу нь болохоор Солонгос хэлний аялал зуучлал, за Global, за тэн дээр нь K-뷰ти, нэмэлтээр аялал зуучлал ба Global гэсэн ерөөхдөө мэргэжлүүд байгаа. Манай нийт 4 ерөөхдөө ангида гадаад хүмүүсийн ерөөхдөө зориулаад бүр яг төлөвсөн танхим нэгсэн байгаа юм байна. 네. 현재 저희 대학은 이제 외국인 학생을 모집해서 운영하는 기간이 아주 길지는 않고요. 한 360명 정도의 재학생이 지금 재학을 하고 있는데 이렇게 좀 작은 규모이다 보니까 또 저희 선생님들이 한 사람 한 사람 케어를 해가면서 그 학생들이 한국에서 안정적으로 생활하고 또 학업과 일을 병행할 수 있도록 많은 관심과 케어를 지금 하고 있습니다. 네.
За манай сургуулиуд гадаад хүүхдүүд маань нийт 360 хүүхэд байгаа. Ерөнхийдөө л айгүй жоохон бага тоо гэж сонсогдож магадгүй. Төдийчиндээ бага хүүхдүүд байгаа болохоор манай сургууль маань яг нэг хүүхдэд яг нэг нэгээр нь ингэж ерөнхийдөө л кэрлэж санаа тавьж муу адил сургуулийн юун дээр нь ч гэсэн санаа тавьсан. За муу адил нөгөө гадаад хүүхдүүд маань цагийн ажил бас маяг хийдэг. Цагийн ажлын тал дээр нь ч гэсэн ерөнхийдөө л нэлээд жоохон түлхүү ажиллаж байгаа. 네. 학생들의 만족도가 상당히 높고 그래서 학생 또 주변의 친구들이 또 같이 또 인덕대학교에서 또 공부를 하고자 이렇게 높은 만족도를 가지고 많이 찾아주고 있어서 저희도 굉장히 기쁘게 생각하고 있고요. За ерөөд бол манай хүүхдүүд маань ч гэсэн өөртөө айгүй туртай таатай байгаа. За тэгээд манай сурагчдын маань найзууд нь хүртэл Индог 대학교 руу ерөөд бол Индог их сургууль руу шилжих ерөөд бол хүсэж байгаа бас айгүй олон хүүхдүүд байгаа. 네, 경영학뿐만 아니라 뭐 KBT라든지 관광 서비스에 저희만의 또 특성화된 교육을 통해서 우리 학생들이 한국에서 또 잘 취업하고 안정적으로 이렇게 생활할 수 있도록 도울 수 있을 것 같습니다. За манай сургууль нь болохоор бизнесийн удирдлага KBT хэмжлэн ерөөдөө мэржлүүдээрээ хүүхдүүд ерөөдөө ажлын байрын ерөөдөө олохдоо ерөөдөө айгуу тусалж ажиллаж байгаа. Тийм болохоор манай хүүхдүүд манай ерөөдөө их сургуулаа төгссөний дараа ч гэсэн Солонгост ерөөдөө ажлын байрын ерөөдөө бас бэлдэж өгч байгаа. 네. 그래서 이번 그 월드코리아 유학 박람회에 또 많이 참석해 주셔서 저희 대학 부스에 오시면 더 자세하게 또 우리 대학에 대해서 안내해드리고 또 만나는 기회가 되기를 바라겠습니다. За энэ удаагийн манай Волкеро группийн ерөөдөө бол явуулж байгаа боловсролын хамтаа хамтдаж боловсролын экспо зохиолж байгаа боловсролын экспо дээр очивол сургуулийнхаа мэдээлэл илүү та бүхэнд дэлгэрэнгүй өгөх болохоор та бүхэн манай экспо дээр хурж ирээрэй. 네, 감사합니다. За тэгэхээр бас яг одоо энэ хаг сайн бүтэн сайн болох гэж байгаа тийм World Career Group-ийн зохион байгуулж боловсролын экспод ирэхээр бас зорин ирсэн багш нар байна тийм сургуулийн төлөөллүүд байна. Тэгээд Монгол хүүхдүүдэд бас тийм ямар тэтгэлэг байна тийм яг одоо энэ экспо дээр очиод хүүхдүүд энэ талаар яг одоо шууд мэдээлэл авч болох уу тийм тэтгэлэг байна уу өшөө одоо сургуульд нь Монгол хүүхдүүд хичнээн хүүхдүүд сурдаг вэ бас тэр бас сонирхолтой санагдаж байна. 현재로는 이제 월드코리아 엑스포에 박람회를 갔을 때 장학금에 대해 학생들이 많이 물어볼 것 같다. 장학금에 대한 또 소개 한번 주고 그리고 몽골 학생들이 총 몇 명 있는지 학교에 그거 한번. 네, 우선 명지대학교에 오시면 기본적으로 처음 입학할 때 20% 이상의 장학금은 학생들이 다 받고요. 토픽 성적에 따라서 다른 장학금을 받고 있습니다. За манай Монжиг сургууль нь болохоор топикийн оноогоос ерөөдөө шалтгаалаад явна. Тэгтээ та бүхэн маань Монжиг сургууль ирсэн орохдоо хамгийн эхлээд 20% тэтгэлгээс ерөөдөө эхлээд тэтгэлээ аваад явах боломжтой байгаа. хамгийн багадаа ерөөдөө 20% тэтгэлийг аваад орно гэсэн үг. 그리고 재학생의 경우는 직전 학기에 성적에 따라서 장학금이 차등 지급되는데요. 장학금이 다른데 보통은 저희 7-80% 학생들이 거의 다 장학금을 받고 있어요. За манай Монжиг сургууль нь болохоор ерөөдөө яг цаашдаа нөгөө сурж байгаа 2 дугаар курс 3 дугаар курсээсээ болохоор яг дүнгээсээ шалтгаалаад тэтгэлгээ аваад явах боломжтой байгаа. Одоогоор яг манай гадаад хүүхдүүд маань ерөөдөө нийт яг 80% нь бүгдээрээ тэтгэлэгтэй суралцж байгаа. 외국인 학생들은 기본적으로 성적을 줄 때 좀 별도로 성적을 주기 때문에 성적을 학생들이 열심히 학교만 다닌다고 하면 모두 장학금 혜택을 지속적으로 받을 수 있습니다. За манай гадаад оюутнуудын юу маань болохоор яг одоо гадаад оюутнууд дотроо ерөөдөө дүнгээ ерөөдөө гаргадаг болохоор ерөөдөө илүү жоохон тэтгэлэг авах боломжтой байгаа. 네, 저희 대학도 비슷하게 운영을 하고 있는데요. 이제 저희 대학 같은 경우에도 이제 토픽 저희는 입학 기준이 토픽 2급 이상 있으시면 이제 입학을 하실 수가 있고요. 첫 학기 장학금 같은 경우에는 토픽 이제에 따라서 최대 40%까지 지금 이제 장학금을 받고 있습니다. 또 우리 대학의 어학 과정에서 학위 과정으로 또 넘어가는 학생의 경우에는 이제 50%까지 이렇게 장학금을 좀 제공을 하고 있고요. 네. 그리고 이제 계속 장학금이라고 해서 첫 학기 이후에도 말씀하신 것처럼 저희도 어학 실력에 따라서 뭐 최대 40%, 30%까지 또 이렇게 이제 장학금을 또 받으실 수 있고 성적 장학금도 있기 때문에 열심히 출석하고 또 학교에서 성실하게 이제 하신다면 모두 다 또 성적 그 장학금을 받을 수 있게끔 제도화되어 있습니다.
За манай энэ их сургууль нь болохоор топик 2-т та бүхэн сургуультай хэлсэн орох боломжтойгоор давуу талтай байгаа. За топик оноогоос ерөнхийдөө түрүүний ярьсан шиг адилхан оноогоо аваад явчих боломжтой. За тэгээд энэ их сургуулийн хэлний бэлтгэлээс бакалавр руу ороход 50% ерөнхийдөө бол бас тэтгэлэг хамгийн дээд 50% тэтгэлэг ерөнхийдөө бас өгч байгаа. За хүүхдүүд маань нөгөө дүнгээс шалтгаалаад тэтгэлгээ авах боломжтой болохоор хичээлээ ерөнхийдөө сайн суугаад хичээлээ сайн хийгээд байвал ерөнхийдөө тэтгэлгээ бол аваад явах боломжтой байгаа. Монгол хүүхдүүд 영지대학교에 이제 장학금 프로그램도 잘 되어 있고 여러 가지 외국인을 위한 프로그램들을 잘 갖추고 있어서 아까도 말씀드렸지만 그래서 외국인 학생들이 현재 2,900명 정도가 있고요. 그중에 몽골 학생들이 사실 많지가 않아서 한 50에서 100명 정도 학생들이 현재 있어요. 그래서 더 많은 학생들이 영지대학교로 오기를 희망하며 이번에 박람회에 참여하게 되었습니다. Менжик сургуулийн болохоор ерөнхийдөө бол хүүхдүүдтэй ер нь тэтгэлгээр айгүй хүүхдгөөрөө давуу талтай байгаа. За манай дээр одоо нийт 2900 гадаад хүүхдүүд суралцж байгаа. Тэндээс монгол хүүхдүүд нь бол нэг их бол биш 50-аас 100 ерөнхийдөө бол хүүхэд суралцж байгаа юм байна. 100-аар ерөнхийдөө бол монгол хүүхдүүд маань тэнд дээр суралцаад явж байгаа юм байна. Бас 50-аас 100 гэхэд зөндөө хүүхдүүд биш үү тий. Нэг өөрсдийнх нь нөгөө гадаад хүүхдүүд айгүй их байдаг болохоор бас тэндээс ерөнхийдөө бол айгүй баг гэж үзэж байгаа юм шиг байна. Тэгээд би нэг нэмэлтээр ерөнхийдөө юм хэлвэл манай Волкеро группээр одоо энэ удаагийн нөгөө Экспомор сургуулиуд маань өөрсдийнхөө тэтгэлгийг өгч байгаа. За тэтгэлгийн ерөнхийдөө бас тайлбарлаад өгчий гэж бодлоо. За одоо яг манай сууж байгаа хоёр сургууль маань болохоор Менжик сургууль маань болохоор манай дээр нийт 2 семестрийн тэтгэлэг 7 сая 20 мянган төгрөг. За тэгээд 1 семестрийн тэтгэлэг 3 сая 510 мянган төгрөгөөр ерөнхийдөө бол хүүхэд болгонд ерөнхийдөө л өгч байгаа гэсэн үг оролцож байгаа. За тэгээд Индок сургууль маань ч гэсэн нийт ерөнхийдөө бол 1 семестрийн тэтгэлэг гээд 23 сая 760 мянган төгрөгтэй ерөнхийдөө тэтгэлгүүдээ манай сургуулиуд хүрэлцэн ирсэн сургуулиуд маань манай хүүхдүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдэд шууд өгөөд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн манай экспогоор хүрэлцэж ирэхдээ ерөнхийдөө бол дандаа сургуулийн том 1 семестр 2 семестрийн тэтгэлгүүдийг ерөнхийдөө авч яваад явах боломжтой байгаа шүү. Тийм. Тэгээд цаашаа бол хүүхдүүд ер нь өөрсдийнхөө хэлнийхаа чадвараар тий одоо топикийг хэр сайн өгч जैन тий ахиулаад 3 4 5 за 6 гэх юм бол бас тэгээд бүр хамгийн сүүлийнхтэй бүх сургуулиуд 100% тэтгэлэг ирэхэд бол өгчдөг. Тэгэхээр хүүхдүүд маань эхний ээлжинд ингээд топик оноогоороо хэрэг аваад цаашдаа ирэхэд бол хичээлээ сайн хийвэл топик оноогоо үргэлжлүүлээд яагаад 50% тэтгэлгээс айгүй авах боломжтой байгаа. Монгол хүүхдүүдийн онцлог ямар байна одоо бас 50-аас 100 хүүхд сурж байгаа хэд монгол хүүхдүүд бас хэр хичээлдээ сайн байна онцлогуд нь бусад орны оюутнуудаас 이제 몽골 학생들 특징이 어떤지 다른 학교 나라에 비해서 공부 쪽이든지 어느 정도 네. 몽골 학생들이 기본적으로 그 생활력이 되게 강한 것 같아요. 그래서 뭐 남자 학생들도 물론 이제 아르바이트도 잘 열심히 잘하고 여학생들도 되게 학업과 아르바이트를 잘 병행해서 또 공부도 열심히 하고 뭐 그렇게 잘 하고 있는 것 같습니다. ерөөхдөө манай монгол хүүхдүүд маань ерөөхдөө дасан зохицохтой аягүй сайн биш санагддаг. За эрэгтэй хүүхдүүд маань ч гэсэн ерөөхдөө цагийн ажил хийгээд яваад эмэгтэй хүүхдүүд маань сүмээд л цагийн ажил ерөөхдөө хийгээд явцдаг. ерөөхдөө аягүй хурдан дасан зохицтой. 저희 국제교류팀에는 항상 몽골 학생들이 저희 이제 근로학생으로 쭉 계속 일을 하고 있거든요. 이제 외국인 특히 몽골 학생들을 도와주는 업무를 하고 있는데 정말 이제까지 저희 부서에서 일했던 몽골 학생 근데 다 여학생이긴 했는데요. 너무너무 똑똑하고 너무너무 한국말을 잘해서 네, 지금 저희 사무실에 있을 것 같은데 네, 너무 잘하고 있습니다. За манай их сургууль дээр болохоор гадаад харилцааны техникт маань монгол хүүхдүүд айгүй их ажиллаж байгаа. За тэн дээр болохоор ерөөхдөө бол эмэгтэй хүүхдүүд маань их хөвчлээ ажиллаж байгаа. Бүгдээрээ маш их ерөөхдөө бол ухаантай, солонгос хэлтэй ч гэсэн бас сайн. Ерөөхдөө бол бүгдээрээ айгүй ухаалаг хүүхдүүд ерөөхдөө бол ажиллаж байгаа. Одоо ч гэсэн ерөөхдөө ажиллаж сууж байгаа. 네, 저희가 여학생이 계속 근로를 했지만 남학생들도 너무 똑똑한 학생들이 많이 있습니다. За одоо би айгүй эмэгтэй хүүхдүүд гэж ярьж байгаа ч гэсэн эрэгтэй хүүхдүүд маань ч гэсэн ерөөхдөө ихтэй сурч байгаас айгүй сайн сурж байгаа. Ерөнхийдөө ер нь манай монгол оюутан сурагчид маань гадаадд очиж суралцахаараа ер нь бол сургуультай их манлайлдаг тий бусад орны хүүхдүүдээс илүү байдаг гэж ер нь бол маш олон одоо сургуулийн тий барна өөрлөлт хорой группээс бас хамтарч ажилладаг сургуулиудаас асуухад бол биелэнхэн тэгж хэлдэг тий монгол хүүхдүүд бол их ухаалаг хурдан дасан зохицох чадвар сайтай гэж хэлдэг тий. За тэгээд бас яг
одоо энэ сургуульд сурж байхдаа одоо энийг маш олон хүмүүс сонирхож байгаа байх гэж бодож байна. Сургуульд сурж байхдаа цагийн ажил хийж болох уу? Тэг мэдээч хэрэг одоо хүн болгон очиод бас ялангуяа монгол хүүхдүүд бол за суралцаад хажуугаар нь ажил хийгээд сургуулийнхаа одоо төлбөрийг олоо тэг ингээ явдаг учраас бас энийг маш олон хүмүүс сонирхож байгаа болов уу гэж бодсон. Тийм одоо боломж нь байдаг уу? Төгсөөд бас ажлын байран дээр хэр орох боломжтой гэдэг тал. 네, 이제 많은 학생들이 궁금할 것 같은데, 이제 그 공부하면서 일하는 거 아르바이트라든지 아니면 뭐 등록금을 이제 벌려고 하는 학생들도 있잖아요. 그리고 이제 졸업한 뒤에 취업 제도라든지 그런 게 다 따로 제도 같은 게 있는지. 우선 학생들이 이제 처음에 입학하면 오리엔테이션을 해요. 거기 이제 저희가 책자를 만들어서 드리면 거기 이제 비자에 관련된 모든 자료들이 다 나와 있어요. 네네. 그래서 거기에 이제 취업에 관련된 세부 사항들도 있고, 아르바이트는 학생들이 이제 항상 신청을 하면 다 아르바이트를 하는 것이 가능하고요. 그리고 저희가 이제 취업 프로그램도 지금 계속 운영을 하고 있어요. 그래서 유학생 여러분들이 이제 공부하면서 아르바이트도 하면서 학교에 있는 많은 프로그램들을 좀 적극적으로 참여해서 앞으로 이제 한국에서 취업할 수 있는 길을 본인이 좀 적극적으로 활용했으면 좋겠습니다. За манай менежер сургуулийн болохоор эхэлж орохдоо нэхэд бол orientation гэсэн юм хийдэг. За энэ бол гадаад хүүхдүүд ерөөхдөө сургуультай цэцэн зогсоход ерөөхдөө тусалдаг ерөөхдөө юм байгаа. За энэ дээр нь болохоор манайхаас визний тал дээрх бүх мэдээллийн тэр өдрөөр ерөөхдөө зааж өгч байгаа. За тэрэн дээр нь одоо нөгөө цагийн ажил их боломжтой юмнуудын мэдээллийн гэсэн бүгдийг хүргээд явж байгаа. За гадаад хүүхдүүд маань ерөөхдөө манай сургуулийн үйл ажиллагаанд ерөөхдөө сайн оролцоод явбал бүх юм дээр ерөөхдөө цагийн ажилч бай тэтгэлэгч ерөөхдөө бүгдийг аваад явах боломжтой байгаа. За цагийн ажлын тал дээр ч гэсэн гадаад хүүхдүүд маань нөгөө дүнгээсээ шалтгаалаад бас цагийн ажиллаа хийдэг. Тэгээ цагийн ажил хийх ерөнхийдөө би одоо ингээ цагийн ажил хийх боломжтой юу гэж сургуулиас асуувал бас сургуулийнхаа багш нар ерөнхийдөө дандаа за боломжтой гэдэг ерөнхийдөө нөгөө боломжтой гэсэн тийм цаас өгчдөг байхгүй. Тэрийгээ тэгээд ерөнхийдөө иммиграшн руу авчиад авчдیں۔ тиймэрхүү юмнууд нь гэсэн айгүй нээлттэй байгаа. 저희 대학에서도 몽골 학생들이 말씀하신 것처럼 되게 리더십이 좋아요. 사실 이제 어저께 저희가 한국으로 오늘 들어왔는데 어제 저희 대학에서 체육 대회가 있었습니다. 전체 체전이 있었는데 외국인들 학생들끼리 하는 프로그램들을 같이 운영을 해요. 그래서 이제 축구 경기를 했는데 그 몽골 학생들이 이렇게 치어리딩, 네 정말 열심히 응원을 해서 그 분위기를 막 띄워주고 그 항상 같은 반 안에 뭐 베트남 학생들도 이렇게 여러 국가들이 같이 수업을 하고 있는데 늘 이렇게 반장 혹은 내 앞에서 리더십을 많이 보여주는 모습들을 보고 와 정말 열정이 있고 열심히 하는구나 이런 걸 많이 느끼고 있습니다. 그래서 많은 학생들이 더 오셔서 이렇게 같이 즐겁게 대학 생활을 하셨으면 좋겠고요. 네. За түрүүний нөгөө хөтлөжсэн шиг адилхан манай монгол хүүхдүүд маань ерөөхдөө дандаа манлайлж ерөөхдөө явдаг байгаа. Энд очсон чинь одоо манай багшийн ирэхээс өмнөх өдөр нь бас ерөөхдөө биеийн тамирын тэмцээн болсон юм байна. Биеийн тамирын тэмцээн дээр хөл бөмбөгийн тэмцээнд манай монгол хүүхдүүд болохоор хөгжин дэмжигчээр ерөөхдөө ажилласан юм байна. Тэгээ манай монгол хүүхдүүд ер нь хажууд нь ингээд бусад улсын хүүхдүүд байгаа ч гэсэн монгол хүүхдүүд илүү жоохон манлайлж ерөөхдөө тэгэж юмнуудад оролцож ерөөхдөө байгаа. 네. 저희도 마찬가지로 지금 그 몽골 학생들이 근로 그러니까 이제 학과를 도와주는 근로 업무도 좀 하고 있고 또 아르바이트들도 열심히 하고 이렇게 생활력이 상당히 강하더라고요. 특히 또 다양한 과로 이렇게 관심들을 많이 보여주는 것 같습니다. 그래서 뭐 연극 영화 저희가 이제 방송예술 그 연기학과가 있습니다. 그래서 거기 졸업자도 있고 이렇게 다양한 분야에서 몽골 학생들이 많이 활약을 하고 있는데요. 네, 뭐 한국에 오시면 저희가 아르바이트 그리고 취업 뭐 다양한 분야에서 적극적으로 도우려고 노력하고 있습니다. 네. За түрүүний хэлсэн шиг адилхан ерөөхдөө манай сургууль нь гадаад харилцааны юм дээр бас ерөөхдөө бас үнэхээр төлхөө ажилладаг. За тэгээ хүүхдүүдийн одоо нөгөө цагийн ажил тал дээр ч гэсэн ерөөхдөө бүгдэндээ дэмжлэг үзүүлээд явж байгаа. Тэгээ айгүй манай монгол хүүхдүүд маань айгүй тийм олон мэргэжлийн ерөөхдөө сурч байгаа хүүхдүүд их байдаг. Тэндээс нь нэг нь болохоор телевизийн ерөөхдөө чиглэлч гэсэн айгүй олон хүүхдүүд сурч байгаа. За тэндээс нь бид нар ч гэсэн гадаад хүүхдүүд ерөөхдөө айл олох нөгөө цагийн ажил хийх боломжтой юм бүгдийг тэтгэж явж байгаа. Ер нь монгол хүүхдүүд хаач очсон манлайлал ангийн дарга хийгээл тэнд одоо спортын тэмцээн болж байгаа гэсэндээ тэрийг маш гоё ингээд авч явдаг ийм авьяастай хүүхдүүд байна л да. Тэгээд за ерөнхийдөө бид хэдийн бас ярилцлагын цаг төхөж байх шиг байна. Бас яг энэ одоо дэлгэц үзэж байгаа үзэгчтэй бас яг энэ боловсролын үзэсгэлэнгийнхаа талаар бас нэг дэлгэрэнгүй танилцуулъя. манай
Манай боловсролын экспо маань болохоор энэ удаагийн манай Волкера групп маань жил алган боловсролын экспог ерөнхийд бол үйл ажиллагаа явуулдаг байгаа. Энэ удаагийн боловсролын экспо маань боловсролын яамтай хамтарч боловсролын өдрлөг зохион байгуулж ерөнхийд бол давуу талтай байгаа. За тэгээ манай Монголдо одоо бүх 10 жилийн ерөнхийд бол хүүхдүүд маань бүгдээрээ хүрэлцэн ирээсэй гэж бас хүсэж байна. Манай энэ удаагийн боловсролын экспо дээр давуу тал маань маш олон их байгаа. Солонгосын топ 20 их сургуулиуд маань ерөнхийд бол бүгдээрээ төлөөлөгч маань хүрэлцэн ирж яг өөрөө биечлэн зөвлөгөө мэдээлэл ерөнхийд бол өгч байгаа. За тэгээд хүүхэд болгоно ерөнхийд бол тэтгэлэг айл болох хүүхийг хичээж байгаа сургууль болгоноос ерөнхийд бол дандаа 30 саяас за 50 сая юм ингээл 40 50 сая гэх мэтчлэр ерөнхийд бол тэтгэлгүүд бас аягүй хөгжиж байгаа. За манай суглаа бас явагдаж байгаа. Манай хамгийн том суглаа маань болохоор автомашины ерөнхийд бол эзэн болох боломжтой байгаа та бүхэн маань. Тэгэхээр та бүхэн одоо нөгөө 10 жилийн төгстэй хүүхдүүд маань ерөнхийд бол сургуулиудаар явхад би нөгөө жолооны үнэмлэх авч байгаа. Тэгэх юм болохоор машинтай болох юм байна гэ баг тэгж ярьжсэн юм болохоор та бүх хурж ирээд автомашины эзэн ч гэсэн та магадгүй болох боломжтой байгаа шүү. За сургуулийн олон тэтгэлэг автомашины за эзэн за тэгээ манайтай хамтарч ажиллах байгууллагын 200 мянган сая төгрөгийн ерөнхийд бол бас гарын бэлгүүд ерөнхийд бол авах боломжтой байгаа. Айгүй олон ерөнхийд бол юм өгч байгаа. Тийм болохоор та бүхэн маань хурж ирсээд ерөөсөө харамсахгүй бах. Тийм болохоор манайд хурж ирээ зөвлөгөө мэдээлэл аваарай гэж байна. Байршлаа. За манай байршил болохоор Улаанбаатар талбай хажуулах галерегийн 3 давхар зуулчин болромд ирэхэд бол болж байгаа. Өглөө 9-өөс орой 6-гийн хооронд ирэхэд бол үйл ажиллагаа явуулж байгаа. 5 сарын 9-өөс 11-ний хооронд 3 хоног ирэхэд бол явуулж байгаа шүү. За тэгэхээр бас боловсролын үнэтэй зөвлөгөө мэдээлэл за сургуулийн харилцуулга хүргэсэн бас та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ ер нь одоо яг ингээд хаврын уйлрал болж байна, сургуулаа төгсөж байна. Хүүхдүүд ерөнхийдөө сургуулийнхаа одоо төлөвлөгөө хаана сурах уу гэдэг бас яг төлөвлөгөө гаргацсан байгаа болов. Тэгээд энэ одоо топ 20 сургуулиудын бас мэдээллийг яг бодит одоо мэдээллийг авах боломжийг олгож байгаа World Core Group-тэй маш их баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Тэгээд сурагчид маань бас эцэг ихтэйгээ хүрэлцэж ирээ. За суглаатаа бас ийм сайхан экспо болох гэж байна. Тэгээд энэ экспод оролцоод өөрсдийнхөө бас яг сонирхсан сургуулийн мэдээллийн дэлгэрэнгүй мэдээллийг аваад бас 5 дугаар сарын 9-өөс эхлээ 11-ний хүртэл 3 хоногийн хугацаанд болох гэж байна. Тэгээд энд хүрэлцэн ирээ сонирхоод бас үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн ярилцлага нь бүгд найрамдах Солонгос улсын Монжи их сургуулийн гадаад харилцааны дарга Ким Сүү Хён, за World Core Group-ийн ахлах зөвлөх Мичтма, за мөн бүгд найрамдах Солонгос улсын Индог их сургуулийн гадаад харилцааны дарга И Ханна нар оролцлоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлжлүүлэн UBS телевизтэйгээ хамтаагаарай. Энэ хари таны арсыг гэрэлтүүлнэ.